Би бол ер нь бол одоо нөгөө эрчүүл моринд ордог гэдэг шиг би бол тэмээнд л орсон. Би бүр тэмээнд бүр амар хайртай. Сайн байна уу? Намайг цензур авахтай отгон чимэг гэдэг хашаатын говийн зах хийх компани үүсгэн байгуулагч Ингний сүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 онд бол өрхийн үйлдвэрлэгчээс үйл ажиллагаагаа эхлээд 2022 онд болохоор яг компани одоо гэрчлэгийг аваад компани байгуулсан байгаа. Тэгээд компани байгуулснаар болохоор иргэд болон хошоочтойхоо одоо сууг бас нэмэлтээр худалдан аваад тэгээд одоо Ингний сүүний бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмээд Ингний одоо дан ганц хоормог одоо борлуулдаг байсан бол Ингний буцалгаа мөн дээрээс одоо энэ жилээс эхлээд Ингний одоо аарцны нэрмэл тэ мөн дан Ингний ааруул мөн одоо тэмээний борц гэх мэтэн бүтээгдэхүүнийг бол нэр төрлөөр нь болвол нэмж байна. Тэгээд Ингний хоормог юм байна те литрийн. Тий. Одоо ямар үнээр гарах вэ? Энэ бол одоо яг миний гар дээрээс бол 18,000-аар гарч байгаа. Дорногов аймгийн Сайншин цумын одоо 10 гаруй дэлгүүрүүдээр одоо борлуулагдж байна. Мөн одоо Сэлэнг аймаг болон Дорнод аймаг Улаанбаатар хотын бөмбөр зах дээр гэх мэтчлэн борлуулагддаг байна. Энэ үйлдвэрлэлээ хаана явуулах вэ? Яг Дорногов аймгийнхаа Сайншин цумын төв дээр жижигхэн цехтэй. Тийм цех дээр. Хэдэн хүн ажиллах вэ? Цехийн нэг туслах ажилтан тэгээ өөртөө хоёлаа. Зөв. Ер нь өдөөнөө бол нөгөө нэг тэмээчин нэг саалчинтай гараад байна. Зөв. Яг бол ердөөсөө уламжлалт аргаараа л явж байгаа. Одоо ямар ч нэмэлт одоо хадгалагч болон нөөшлөгч тэгээ уртсагч бол оруулаагүй. Уламжлалт аргаараа мөн зүгээр л ердөөс сав баглаа боодлыг нь шин цэвэрхэн савнд савлжил хэрэглэгчдэд хүргэдэг байна. Нөгөө Ингний буцалгаа би ер нь савлцсан байгаа. Яагаад Ингний буцалгааг савлаад байна гэхээр энэ чинь нөгөө нэг уламжлалт аргаараа хадгалах хугацааг нь уртсгаж байгаа байхгүй. Тийм учраас би ингэж савладаг. Тэмээнийхээ борцыг өлгөж хатаагаад уламжлалт аргаа нь өлгөж хатаагаад ер нь бол ингээ ямар ч нэг хайс мас байхгүй. Тийм борцоогоо. Тэгээд доор нь болохоор нөгөө юу байгаа юм. Тэмээний мах юм уу тий? Тэмээний юм бүх байгаа. Энэ тэмээний бүхийг болохоор ингэж нөгөө бид нар авж агаад ингээ нөгөө чанаад давсалцдаг байхгүй. Тэгээ ингээ борцтойгоо тэр амар гоё яг ингээ сүүл шиг гоё яадаг. Тэгээд бид нар бол нөгөө гоё хүмүүс бол унд гэж ярьдаг штэ. Ундандаа борцоо игээд сайхан ингээд бөхөө игээд тэгээд идэндээ. Удирдлагын төвшөнд байгаа хүмүүс бас энэ талаар энэ бизнес хийх гэж маш олон залуучууд байгаа хгүй юу надтай ажиллах. Энэ залуучуудыг дэмжиж ийм гоё стандарттай, гоё хуультай, тийм болгоод өгөөсэй, хийх гайл нь гоё гардаг байгаасай гэж хүсэж байна. Тэгэх юм бол Монгол одоо яг бидний үеийн залуучууд байна.